За сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Star TV өчигдөр урилга нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн урилгыг хүлээж авч нэвтрүүлгийн маань морилон суугаа нэгэн цагийн уран бүтээлч түүгээр та бүхэндээ бас танилцуулах таатай байна. За би бас аль биесээр танилцуулъя. Ер нь бол манай эрхэм дүүгийн уран бүтээлийг үзэж халуун халгастыг таашч баясаж явдаг олон сайхан үзэгч хүмүүс байгаа. За ингээ Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Арвжир Дөөмөний баяраа ажиллан суусан байна. Цагаар уулс толгодон цэцгэлсэн анхдагч төрдөг хангай минь амин заяатай нутаг минь сэлжиг хатах цоодон салхтай сэтгэл нөмрөдсөн алсын маратай Отунun түүхэндээ босох юмртай Унаган нутагмин Уган хангайда За би бол Арвжир Дөөгийн бас нэг сайхан клипэнд за нэг киноны уран бүтээл хамтарч орж ирсэн. За тэр чинь дуустдаггүй амьдрал гэж Монгол улсын ардын жижигчин Цэгмлийн нөмрөө тарахтайгаа битэр гол дүр тогож Арвжир маань ирэх дуустдаггүй амьдрал гэдэг киноны дууг юу штэ амьдрал гэж гэмон гоё дуу. Яг зурагтай байсныг хэлэхүү. Тэгэл модон дотор бид нэг гадаасаагаал бүгдээр нэг ирчүү сайхан суугаал Арвжирын амьдрал гэдэг дуу тавьсан чи бас нэг бодогдсон шүү. За өндөө сайхан намарч байна. Сайхан намарч байна хаа. Ажил төрөл тавтай юу. Автаа сайхан ажил өндөр байна. Олон сайхан уран бүтээлүүд төөр усаар яваад байгаа. Зүтгэжл байна. Харж байна. Дуустдаггүй амьдралаас бас нэг энд бүтээл гэж бид нар таарах нэг юм. Тий. Кино жижигчин байсан бол юм дээр таарахсан тэгээд ингэ яваад байна. За сонин сайхан юу вэ? Тавлаг сайхан мань хаа нэг тоглолтын ажилд орцсон л гэж юм. Монголоор байгаа сайхан тоглолт 14 тий. Тий 10 сарын 14-нд. За тоглолтын бэлтгэл хэрэг хангаж. Тоглолтын бэлтгэл ер нь 80-90% талцсан явж байна. Оо сайхан. Ерөнхийдөө жигдсэн явж байна. Плед мэл. За ахта тоглолтын урилгаа өгье эхлээд. Оо за. Тэдүүгийнх нь би ямар гоё. Монгол улсын газрын зургаар Тий. За ингэж ахта. За. За дөнгөж нэвтрүүлэг эхлэнгүүд Монголоор байгаасаа гэдэг энэ сайхан тоглолтын бие даасан ер нь бол Улаанбаатар хот уу бөхөө өргөнд бол анхны том тоглолт гэж ирнэ. Тий анхны том тоглолт. Ер нь бол Арвжирын хувьд бол Өвөр Монголын нутгаар бол маш их том тоглолтуудыг хийжсэн. Хэдэн онд хийжсэн бай. Баярлалаа өндөө. За баярлалаа. Энэ их гоё. За харуулчих явуусууд бас энэ Монголын газрын ийм газрын зургаар хийсэн үнэхээр Монголоор байгаасаа гэдэг бол ийм л урилга ирэх ёстой болов гэж бодож байна. За хүндэтгэ авлаа. Маш гоё харагдаж байна. Монгол их орныхаа сайхан газрын зургийг тэр чигээр навчлаа шүү дээ. За. Тэгээ тоглолтын бэлтгэл ерөнхийдөө сайхан хангацсан ерөнхийдөө. За. Арвжир ер нь нутаг Булган аймгийн. Би Булган аймгийн Хотог өндөр сум, Өнт баг. Өнт. Тий. Нөгөө сахарын харшаа нэг гайхамшигтай харшаатай. Тий. Төмөн аймтанд цугладаг нутаг. Яг тэр харшааны амд ч манай эмээ өвгөө үлжээ хаварж байгаа байдаг гэсэн. Тэр харшаанаас ч баг бахта хурга шиг хүр туглаа усалдаг. Аршаанаас. Тий. Даварцсан тугал хүр байсан. Тэнд чи яг л ингээ малын захт өссөн. Тэг. Тэрнээс нь давхар залгилчаал. Хүйтэн булгийн хүйтэн аршаа уучгаад шаргагүй өнд Хотог өндөр юу гэдэг хануу манууч харахгүй л нэг төмөн амтны очихоос харахгүй сайхан нутаг юм. Тэр байх үү. Мөнч гоё нутаг төрсөн юм байна да. Сайхан нутаг. Манай Булган аймгийн Хотог өндөр сум чи хангаан сум. Тишгтэй хэл залгаа, Өсгөл аймагтай залгаа. Тэг дараа сайхан гарч. Манай Булган аймаг чинь говь хангаа осолсон шүү дээ. Урд сумдууд маань 3 буллаг баянууд авсан жилэн. Тэг.
говийн бус, тал хэрийн бус нутаг, хойд сумд нь хангаа бус нутаг гэж байдаг. Тишиг мишиггүй л Тий, тишиг тий. Швейцар үстэй. Тэгэлгүй ах уу тий. Биш тишиг рүү өдөрч одоо бас олон очиж тоглож байсан. За маань сайхан нутаг төрсөн юм байна да. Хадуутай газар, хадуутай эрэгтэй нутаг гэл энэ том биетэй байдаг нь ийм л учиртай юм байна да. Ер нь багтаа барилж ирсэн үү? Би багадаа хаа сайн барилдаг байсан шүү дээ. Тийм үү. Манай би одоо ингээд аримчрыг ингээд хараад байхаар одоо нэг арслан ган хой өөрөнгө арслан ган хойгтэй ер нь төстэй шүү. Ер нь хүн тэгж хэлж байсан уу? Гэхдээ Соронзон бол зам бүтээрийг их Соронзонтой юу? Тий. Тийм үү гэдэг юм. Өдөрч бас буудлагын спорт гэдэг ингээд ойр л доо. Оо тийм үү. Тий. Заан цолных найр марин дээр би анх очиж дуулж хурдж анх танилцчихсан. Тэгээд тэрнээс хойш одоо сайхан холбоотой явдаг. Оо за ер нь Олимпиад цуг явж байхад их адилхан гэл тэгдэг. Би бас тааж байсан энэ аримчрыг. Манай ээж аав довцроо өвөө утга өндөр сумд их олон төрүүлсэн. Оо за бүх барилддаг адуу малд их ирэмгий тийм омглон тийм их хүн байсан баг. Оо за. Аав их багад бурхан болсон л доо жаас. Манай аавын талынхан бас их сайхан барилддаг улсууд. Нилээ би ирэх үү юу? Ер нь ерөнхийдөө би ирэх үү тийм улсууд байдаг. Манай чин Булган аймгийн төв дээр манай хороонд чинь шижгэлсэн нэг 10 гаруй залуучууд байдаг гэсэн хүүхдүүд. Аа за. Дэрсгэн 2 3 насны зайтай. Тэн дундаас ч одоо Олимпийн авраг төрлөө Төвшинбаяр авраг. Оо за. Тэгэл одоо их олон аймгийн арслан заанууд төрөн гарсан. Дандаа л ангадагчод шүү дээ. Тэгээд би багада сайн барилддаг байсан. Тэгээ урлагийн зам руу орсон. Одоо ганцаараа надаас бусд нь бүгд бүх болсон. Би ганцаараа одоо яг чиний үеийг ямар цолт тавьж байна? Одоо улсын очингууд байна. Аймгийн арслангууд байна. Аймгийн зам мангал ер нь байж Аа байна. за. Ер нь аривчир дууч удам байна уу? Манай ээж их сайхан дуулдаг хүн байдаг. За тэгвэл тэгээ манай ээж их сайхан дуулна. Ээжийн дүүнэр нэг сайхан дуулна. Найртай газрын одоо. Тэгээ манайх ч айрхтай, адуутай. Тэгэл багаасаа л дэмбэ хуруу гаргана. Айрх хуруу дэмбэ гээл тэгэл жоохон баг багт чи эмээгийн тугалчин байлаа шүү дээ. Тугал хариулдаг. Эвлэгч. Тэ өглөө 6 цагт тус тугал татна. Үнэ эвлэгнэ. Тэгнэ. Өдөржингөө тугалд явна. Туглаа хөхүүлчих юм бол эмээгээр сурдуулдаг. Тэгээ жоохон томроод дүүнэр өсөд том болоод тугал руу орсон. Би адуу руу орсон. Тийм шүү дээ. Тэгээд бас тэгэл тэр цагаас чинь тэгэл айрагдана. Өдөөний бас их олон сайхан дэрсэх найзуудтай байсан. Тэгэл найзуудтайгаа нийлж явал айрагдаал, хуруудаал, дэмбэдэл, дуулаал. хамгийн сайхан морь унс айл хийсэн. Тэгэлгүй байх уу тий. Амгалангуудыг барьж бөлгөө яндагаа үзсэн. Тэгэл дуулаал сайхан хээр адууны дийлэн дээр давхин шүү дээ. Сургуульд байхдаа дуулж ирсэн үү? Би хаа юу яасан? Урлагийн үзлэг төр нэлээд дээгүүр орж ирсэн үү? Би ч өнт баг дээр 6 настай эмээгийн туслах багт чинь манай эмээ надад гандив юм ад гэдэг дуу зааж өгöd. Оо за. 6 сарын 1-нд хүүхдийн баяраар дууны уралдаанд оруулаад эмээ маань. Гандив юм адаар ороод. Тий. 2 өдөр бэлтгэл хийгээд. Тэгээ би эмээд подарк бэлэг авч өгч ирсэн. Хөрүүлээд. Өө бүр. Тий. Баах эмээнэр хүүхдүүд ачцэнэрээ дагуулад ирсэн. Уралдаанд төрүүлж эмээдээ бэлэг авч өгöd. Нутгийнхаа өгччүүдээр магтуулаад. Аа. Тэгж анх тайсан дээр гарч ирсэн. За энэ хүн ер нь дурлаг соёлын хүн болох нь гэдэг нутгийг мэдэрсэн биш. Тий, тэгэл эмээ миний хүн дуулдаг. Тэгээ сүүлдээ эмээ маань надаас залхдаг болсон. Байнга дуулж өгнө. Буруу хараад твтгэхэр нь бол нөгөө талд нь гараад ийш харахаар нь энэ талд нь гарч дуулдаг. Харсан тайван л гарч дуулаад. Тэгээд ерөнхийдөө дуулдаг дуртай. Угаас өдөөний хүүхдүүд ч мал явахдаа дандаа дуулж өгдөг. Адуу модон дээр тий адуу гарахтаа сайхан эсгэрэн дуулна гэдэг. Тий. Тэгээд 7 дугаар ангид би ч математикийн гүнзгий ангид сурдаг байлаа. Оо за. Бас гавал амт байх наа гэсэн. Дажгүй сурлахтаа. Тийм ээ. Тэгсэн ангийн багш урлагийн үйлчлэгээр намайг хүчээр оруулаад. За. Манайгийн багш чинь бас тийм одоо бодоход их зөөлөн тийм хүн байсан мó. Тухайн үед чи актер ширүүн хүн байдаг байсан. Аа. Гүй багшаа гингүүтэл далжитал алгадаал оруулчихна. Аа. Тэгээ бас тэр уралдаанд сургуулийнхаа урлагийн үйлчлэгээр дууны авраг болоод багш мэдэрсэн байна. Тэгээд тухайн үед ч одоо энэ ардын жүжигчин Жавхлаах, Гавьяат Болдоотраах энэ тэр гой дуунууд чинь ид ингээ гарч ирж ирсэн байхгүй. Аа. Тэгэж анх урлагийн үйлчлэгийн авраг болоод тэгээд ер нь
хүүхдийн төлөө төв дээр очиж дууны дугууланд явдаг болоод аймгийн төв дээр болж байгаа уралдаан тэмцээнүүдэд ордог болоод сүүлдээ одоо ерөнхийдөө уралдаан тэмцээнд зөнхөлж одоо тэргүүн игнэнд уралддаг болоо. Хүүхдийн одоо том уралдаанд ороод алт мөнгө медалуудын төвөд. Тэгээд 9-р ангид энэ Арангаа руу анх удаа аймагаас гарч үзэж байгаа. Хүүхдийн байгууллагын эдэн жилийн авилээд хангаан бүсийн уралдаан гэдэг их том уралдаанд очиж алтан медаль аваад. Оо за. Тэгэл ер нь дуучин болно гэдэг ийм урлагийн хүн болно гэдэг итгэл үнэмшлийг бат. Би ер нь энд л байх хэрэгтэй байна. Маш баттайгаар олж авсан юм шиг байна. Гэдэг юмтай анх эмээ маань 6 настай олж өгөөд. Тэгээ ангийн багш маань урлагийн үзлэгт оруулаад. Тэгээд 9-р ангид үйжсэн одоо энэ ардын жүжигчин Жавхлаах. Насан багын дурсамж гэж тоглолт 21 аймагт тойрч тоглоод. Тэгээ манай ээж насаараа нэгтлэн бодох ажил хийсэн тийм эдийн засгч хүн байдаг байхгүй. Тэгээд тухайн цаг үед манай Булган аймгийн театрын тайлан тооцоог манай ээж ус хаяа завтай үед очиж гаргаж өгдөг. Тийм байсан. Тэгээд ийм тайзны хажууг нөгөө хувцалдаг өрөө байгаа шүү дээ бүтээлч. Тэр нь дотор яг хажуу талд нь эхтлэнгийнх нь өрөө байдаг театрын. Тэгээ ээж өрөөнд сууж агаад Жавхлаахын тоглолтыг үзэхгүй. 9-р ангийн хүүхэд. Тэгээд арын хаалгаа. Яг хувцас сольж яхад нэг хажууд нь сууж. Тэр чинь надад бол бүгдийг харж штэ. Надад бол жигтэйхэн гоё санагдчих юм чи. Тэгээд би Жавхлаахтай танилцаад манай ээж намайг танилцуулаад манай хүү ингээд таны дууг сонсдгоо. Дуучин болох юм хүсэлтэй. Болох дуртай. Ийм хүүхэд байгаамаа гэж. Тэгээд Жавхлаах надад тэгж хэлж ийсэн. За миний дуулаад байгаарай. Сайн дуучин болоорой. Хэн чамд итгэж байна. Хэрвээ чи дуучин болох юугаа мөрөдлөө биелүүлэх гээд Улаанбаатар руу очих юм бол жахтайгаа заавал уулзаарай. За. Тэгээ би 2005 онд хотод орж ирээд соёл урлагийн сургуулийн дотор байранд орж амьдарч байгаа. Тэгээ ахтайгаа 6-7 оноос хойш 6 хоногийн үед ганцлыг таардаг болоод 7 хоног бүтээр анх тань яг би бинтгээ яг Улаанбаатар хотод уулзаад. Тэгэхээр тэр цагаас хойш өнөөдөр хавь тэр хөвгтөнө гэдгээд одоо хэлээгүй яваад. Тэгэл хоёулаа ингээл танилцаал нэг сайн дүү сайн ах хоёр одоо номын ах болж байгаа юм л да. Тийм байна. Номын ах бас номын багш байж болно шүү. Тэр нь бол чиний ер нь аранг ингээд харахад бас ер нь бас тэр багшийн урсгал байгаа шүү. Тэгэл одоо 18 9 жил тэр яг өдөр тутамдаа л ярихгүй нэг өдөр байхгүй. Бараг уулзахгүй нэг өдөр байхгүй л ингээл явчихна л. Тэгээ бас нэг сайныг дагуул сарныг гэрэл гэдэг шиг намайгаас их олон зүйл дээр ингээд зөв чиг хандлагатай болгож бас засч залж явдаг байх гэж боддог. Ахтаа бас их баярлж явдаг шүү дээ. Жавхлаа ер нь мондөг сайхан ах. Сая л одоо би бас тэр мондгор бол одоо хайртай дүү. Тэгэлгүй байх шүү дээ. Тэгээд бисээ бодож ирсэн Жавхлан гэдэг чинь одоо мондөг ирэх юм байна да гэдэг нь би тэр грэслийн үг хэлээл ивидэ миний дүүгээ тэрүүд бас нүсэж эвгүй болж юм тийш. Ямар ч гоё яхав даа гэсэн тийм бодол төрж ирсэн. Тэгээд хэлсэн ирсэндээ үнэн ч явдаг ирэх хүн гэдэг гоё. Тэгээ өнөөдрийг хүртэл одоо харивжиртай ингээд одоо миний дүүгээ явж юм гэдэг бол бас л гоё сайхан иргэнэ шинж үү. Тэгээ олон жилийн дараа би хэлсэн ахаар нэг хоёул тэгж амтай хэлсэн шүү дээ гэсэн чинь. Тийм ямар сайн юм. Тэгээ бас нэг амны ерөөл билгээр Монгол улсууд Монгол хүмүүс бас ингээд буцаж таардаг юм байна та. Тухайн үед чинь наваг бол 9-р ангийн нэг юм жоох хүүхдийг бол таараал өнгөрч байгаа шүү дээ зүгээр шүү дээ. Тоглолтын дээр аль хүүхдүүд төрч ирээд ахаа гэхээ тий. Тэгэхээр одоо тийм зураг төөрөг байсан л байх гэж би боддог. Байсан байна. Ер нь ингээс аривдрынхаа яриаг сонсож байхад бол чиний
Багаасаа ингээд яг энэ урдгийн тайзан дээр гарах мөрөд чи нэг биелийг болгоно шүү дээ. Тий. Дүүн одоо ингээ анзаараад байгаа. Тоглолтынхоо ингээл хүрээнд хийгдэж байгаа ажлуудыг тэнгуут жишээ нь би тоглолтоо хийхдээ билетийнхаа загварыг Монголын газрын зурагтай болгож Энэ санаа чамаас гарсан уу? хэвлүүлнэ гэдэг бодол надад айл эртэл Бүр олон жилийн өмнө одоо энэ санаа тий байдаг байсан. Зөндөл олон найзуудынхаа тоглолт ах эгч нарынхаа тоглолтод зохион байгуулалт туслал гүйжилнэ шүү дээ. Тэр болгон дээр л одоо би нэг өдөр хийндээ тэгээ өөрөө ингээд нэг өдөр явандаа гэдэг бодол байж л байсан. Сайн дар байзар байсан биз дээ тэгвэл. Тэгвэл ингээл билетээ ингэж хийндээ гэдэг бодолтой байсан. Тэгээ би сая энэ бол анх удаа шүү. Тийм урд нь ийм би хараагүй. Чи харж ирсэн энэ тоглолт. Ийм урлаг чамд юу нэрж ирсэн үү? Үгүй. Би бол өдийн наслахта уран бүтээлч хүн хөдөлд яг энэ сайхан Монголын газрын зурагтай ийм гоё урлагийг чамаас л авлаа. За энэ бас яг өнөөдрийн тоглолтод хийж байгаа үзэгч хүн бол энийг айгүй бэлгшээд би хараад бэлгэж ирсэн. Тэгэд Монгол минь монголоороо байгаасаа гэд миний дуун цомог гарсан. Тэгээ би бас л их эмээгээ алдчихад 2005 онд би хот руу явахдаа нэг бодол бодож явсан байхгүй. Манай эмээ 68 оноос хойш Улаанбаатарт ороогүй гэж ярьдаг байсан. Тэгээ би 5 онд хот руу явж байхдаа за Улаанбаатар хотод очиод нэг амьдралын зах зохтой болоод ор хоронтой болчиход эмээгээ хажуудаа авандаа гэдэг боддог байсан. Тэгээд яг нэг айтайхан болох гээд ирж итэл эмээ маань бурхан болоод тийш дэвшсэн. Тэгээд тэрнээс хойш би нэмээгийнхаа найз өгчүүдийг нэг өдөр нэг эмээгээ баярлуулж байгаа юм шиг баярлуулна да гэдэг бодол олон жил бодож явж байгаа. Сая 10 сарын 1-нд дүүн CD-ийнхаа баярыг өөрийнхөө багийн төв дээр очиод эндээс уран бүтээлч найзуудыгаа хөгжим техник тайз одоо дэлгэц мэлгэц бүгднийг авч очиж байгаа. Тэр эмээтэйгээ цуг багийн төв наадмын өдөрлөгөө үздэг байсан наадмын талбай дээр том тайзсж байгаа. Отгийнхаа бүх сайхан хөгжчүүдийг цуглуулж хагаад бүгдэнд нь сайхан дээлийн өнгө бэлгэлээд. Ямар гоё. Бүгдэнд нь цайны идэ, цайны сүү, CD-тэйгээ дууныхаа цомогтой хамт бариад. Тэгээ нэг өдөр яг нэг эмээ өвөтэйгөө уулзж байгаа юм шиг. Отгийнхаа хөгжчүүлтэй нэг өдрийг өнгөрөөсөн. Тэгээ энэ бол ингээл жишээ нь миний мөрөөдөл маань яг энэ тоглолтын хүрээнд ингээл биелэгдээд явж байгаа байхгүй. Би ч уйлсаар байгаа таарсан нутгийн маань хөгжчүү сайхан уйлсаар байгаа л яг нэг наадамдаа ирж байгаа юм шиг ингэж бүгд ижлэхэн гоё дээлэнтэй өмсөд арай л морь уралт болсон байхаа бүх барилт болсон. Тэгээд гоё юм шүү дээ. За тэгээд одоо ямар ч хэлсэн одоо 14-нд Монголоор байгаа. Одоо над би их бэлгшээж байна. Өнөөдөр бас өдөртэйгээ одоо хэдэн он чимд дуустгүй амьдрал өнөөс хойш түүтэйгээ хоёр тал утсаар шөрөмсөөр яриад бүтээл сайн тааруулаад толгойд очил. Ингээд завдахтай юу суусангүй. Тэгээ бас түүтэйгээ сууж байгаа болохоос энэ тоглолтын талаар одоо 10 дугаар сарын 14-нд одоо Монгол өх өргөнд Монголоор байгаараа гэдэг бол 19 цагаас байгаа тий. 19 цагаас ингээд тоглох юм байна. За зарим нэг улсууд бас сонсоогүй мэдээгүй хүмүүс бас байж магадгүй шүү дээ. Нэвтрүүлгээр үзээд бас очоороо үзээрэй. Айгуу суудлахгүй болж байгаа юм байна л да. Ер нь өгцөн байна. Тэгээ нэмэлт судал гаргадаг үстэй. Нэмэлт судал би гаргана хаа. Тэр яг дивжиний төрөөрөөс тайс тойроод бас жоохон шахуухан бас нэмэлт санал 50 VIP судлах болно өстэй баг тэр чинь тий. Хамгийн сайхан судал тэнд л болно шүү дээ тий. За ингээд тоглолт бол ингээд сайхан болох юм. За манай Рөвчөр ер нь хобби юу вэ? Хобби яхаа би одоо олон сайхан бүх найзуудтай учраас заримдаа найзуудынхаа бэлтгэл дээр очиж хөлс гаргана. Зодог шуудагтай. Тэгэл ноцолд залуу бүх. Бэлтгэл хангах шүү дээ. Бэлтгэл хангах шүү. Гэтэ нөгөөдөл намаагаас эрхлүүлж миний бэлтгэлийг бас хангаж өгнө шүү дээ. Тэгээ шүү дээ. Бас гоё шүү дээ. Тэгээ хөдлөөд авна шүү дээ. Тэгээд тэр буудлагын спортоор дүүн бас их хичээлж төлхөө сонирхол. Тийм үү? Тий. Холын зам буудлагаар. Анхны улсын аврагт орж би чинь шууд мөнгө медаль авсан. За энэ хэдэн метр вэ? Тэр дотор буудсан. Дотор буудлагын төв дээр юм шүү дээ.
холын зам буудлага бол тэгэл янз бүрийн тусгай даалгавартай 250, 350, тийм 500, 600, 700, 800 хөдөлгөөнгүйгээл бас янз янз бол. Тэр буудагчаас гоё шүү. Би ч бас буудах дуртай шүү дээ. Тэгэлгүй байхаа тийм. Тэр гадаа яваад манайх чинь Ундралбат Монгол улсын гавьяа тасгалжуулагч буудлагын Ундралбат багш их олон тийм шав залуучууд байгаа. First 50 гэдэг ийм төрийн бус. Манай Ундралбатын шавь замбрааг үзтээ. Төрийн бус байгууллагатай бид нар бүр их ойр тийм гэр бүлийн тийм албаа юутай. Тэгээ тэр төрийн бус байгууллагаараа дамжуулж бид нар Монголын музейн үзмрүүдийг ингээд шинжилж өгдөг тийм бас юу сүүлийн хэдэн жил хийж байна. Оо ямар гоё. Монгол улсын байгаль орчныхоо яамтай хамтарч ажиллаад одоо музей тийм музей үзмрүүдийг одоо тэр нутгаас одоо ийм баавгаа гэнж өгөөч, тэр нутгаас очиж ийм хандгаа, ийм хулан тахиа гэнж өгөөч гэдэг юм уу. Улс биднэрт одоо ийм юугаа өгнө. Одоо зөвшөөрлийн өгнө. Газар нутгийн байршил зааж өгнө. Тэгээ савх авахтаа бас одоо бас тухайн ойн байцаг за энэ үл тийм настай байна, энэ үл байж болно гэдэг тийм зүйлээр аав тий. Тийм багийнхантайгаа бас сүүлийн хэдэн жил хамтраад бас нэг эр хүний бас сонирхол юм да. За ингээд одоо арвжирыгаа нэг одоо нэг сайхан зоогон дүрнээ бас ингээд ганцхан цай өгөөд суугаад өгөөд бас чиртэй урилга нөхцөлөд хүндэтгэн гэсэн эрхэм зочид одоо бас манай нэвтрүүлэг бас зоог барьдаг. Ингээд зоог барьсныхаа дараа жоохон яриагаа үргэлжлүүлчихэд болоо. Яаруу байгаа юу? Гайгүй. За тэгвэл сайхан зоог барьчих. За. За сайхан хоол идлээ. За мандрин зоог ямар байна? Сайхан байна. Энэ би бас тав төр чи ижилхэн сонирхолтой хоббитэй загсан шил гоё. Загсан жичих дуртай. Тий, загсан тэр загсан шил нь их гоё шүү. Жохон нэг чимчгээс халуун нугаатай. Тийм байна тий. За гахын тагалцаг бас их гоё байгаа. Сайхан байна. Тэр өхрийн ширм тавхтай мах чи яасан сайхан юм бэ? Нингэн төмстэй хоорог гэл. Манай угаасаа монголчуудын нэг хятад хоол иднэхээр нөгөө нимгэн төмстэй мах наашаа цаашаа. Тэгээ нөгөө мантуутай хавч мантуунд бүслэгдсэн гахаа. Нэрээ бүслэгдсэн гахаа мах тий. За хоол бол одоо сайхан таалагджээ. За одоо тэгээд эрхэм дүүтэйгээ яриагаа үргэлжлүүлье. За одоо соёл урлагийн сургуулийг ер нь ямар багш шүү? Би 2005 онд Булган аймагт дуулаачийн 1 хувиар хийсэн байхгүй. Оо за. Сургуулийн хувиар. Тэгээд нөгөө манай үеийнхэн ч дэрсхэн их олон хүүхдүүд юм уралдаан тэмцээнд ордог. Сүүсийн дуулаачийн ангид орох гэж 10-аад хүүхдүүд бэлдсэн. Яа, одоо 1 хувиар дээр. Тий. Тэгээ хувиар хэдэн хувиар ирэхийг мэдэхгүй байна шүү. Мэдэхгүй зүгээр л өрсөлдөн. Ер нь бол яг нэг 2 3 4 ихтэй 4 мөрөө ирдэг байсан гэж байгаа. Тэгээ одоо энэ гарант хамтлагийн дуучин амьдрал чамдаа би чинь ямар ихээр дасаа вэ гэдэг ган тулга. Миний би. Тэгээд их олон залуучууд байсан. Тэгээ 1 хувиар дээр бүгдээрээ орж шалгалтандаа конкурсанд ороод тэгсэн манай аймгийн театр 1 хувиараа аймгийнхаа театрт их олон жил дуучин хийсэн нэг хүнийг соёл урлагийн сургууль руу аль бисаар явуулаа. Хуваарийг маань өгж явуулаад. Оо за. Тэгээд би конкурсанд бас жоохон юм орч тий. Тэгээд би одоо тэрний одоо уучлаа. Тэгээд би конкурсанд дээр 2-оор гарч ирсэн чинь надад соёл урлагийн сургуулийн найруулагчийн ангийн хувиар олддог байхгүй. Оо за. Тэгээд тэнцээ хайдар багш байсан. За миний хүү хот руу очоорой гэдэг. Тэгээ би ямар ч байсан соёл урлагийн сургуульд орно гэдэг чин бодолтой байсан учраас найруулагчийнхаа хуваарийг авч байгаа. Тэгээ ирээд энэ ганди өгч найдгийн гавыг өгч ангид. Жүшнэ ангид. Зохиолч найруулагчийн ангид. За. Найруулагчийн ангид орж байгаа. Тэгээ хад нэг хагас жил сурлаа. Миний сонирхол бол энэ талын танхимд дуулаачийн юм дотор л байж идэг.
найзуудтайгаа ингээд дасгал масгал уншаал явж байна. Найруулагчийн биш нөгөө талдаа яваад идэв. Ерөнхийн нэг хичээлдээ суучаал дуулаач юу. Тэгээ хайдаг багштайгаа уулзаад багш маань намайг бэлдэж хичээл сургууль оруулаад тэгээд би чинь дуулаачийнхаа юу шилжиж орж. Их том хүний гараар орсон хүн байж шүү дээ. Тэгээд отод анх тэгж орж ирж байлаа. Соёл урлагийн сургуультай холбогдсон түүхний. Тэгэл оюутны байранд ч одоо энэ алтан гэрлийн анх хоёр чанцал дуулам одоо энэ дуучин болор туяа оргил сайхан гэдэг гих чинь их одоо энэ Дорноговын театрын их гоё залуучууд орж ирж ирсэн нөгөө нэг аймаг нь цаанаас нь студиэр нь явуулаад дуулаачийн ангид 2 3 хүүхэд найруулагчийн ангид 2 жүжигчний ангид хийдгээд аймаг нь бүх зарлан гаргаад тэгээ манай үеийнхэн ч одоо бүгдээрээ мундаг сайхан явж байгаа шүү дээ. Дорноговын аймаг руу бүгд төгсөж очиод театраа тэр чигээр ингээд орцсон. Одоо нэг нь дарга нь хийж, нэг нь найруулагч нь хийж, нэг нь жүжигч нь, нэг нь дуучин ч гэдэг. Тэгээд санаагаа ойлгодог сайхан. Тий, одоо Дорноговын аймгийн Сарын хөхөд театр бол хамгийн их гоё нэгдмэл их бүтээлч тийм залуучууд байгаа. Тэгээ одоо манай төр мандах, гэрэл чулуун, анх хоёр, эрдэнэ хүү одоо нэг үеийн сайхан залуучууд найзууд оюутан цагаас ингээл хөтөлцөөл. Одоо тэгэл миний уран бүтээлийн тоглолтын дээр бас туслаад бүгдээрээ оролцоол. Тэгэн шүү дээ. Билет маань хяналтанд гарсан чинь хэд хэдээр нь хувааж аваад алгуулсан. Билет яг ингэж гарч байгаа юу? Тэгж байгаа. Монголын газар. Оо зөв. Тэгээд хамаг Монгол төслийн дууг жавхлаахын тоглолтын дээр төр мандах, гэрэл чулуу, анх хоёр, лам аригчаага хүмүүч залуу бид 5 дуулсан. Энэ хэд маань миний тоглолтод оролцож байна бас. Тэгээ найзуудын маань төлөөлөлөд. Оо зөв. Дэм дээсэрчэнтэйгээ би. Одоо тэгээ дараа нэгэнд тэгтэл чи орон шиг байл. Тэгэл оюутны байранд чинь бид хэд нэг өрөөнд цуг амьдэрдэг өстө жинхэнэ божигнуулдаг байлаа шүү дээ. Божигнуулдаг л яах вэ? Одоо оюутны байрны гоё шүү дээ. Би ч гэсэн оюутны байранд одоо бас тэгэл энэ арслантай гүр өнгөрөөл энэ санхүү эдийн засгийн дээд сургуулийн энэ аваар явах орчин тэгэл бүх дурсамж. Тий. Сая ахаа нөө би олон жил ингээл боддог байсан. Бүх хүүхдүүд боддог бах. Би ч гэсэн сүүлд ингээ сонирхол зүгээр өөрөө аав болчоод ижиж бодож исэн байхгүй. Хүүхэд насанд хүрэж өгдөг галт хэрэг одоо байдаг бол гэж. Тэгээд тэр галт хэрэг байдгийн байр гэдгийг би сая олсон. Оо за. Хаана вэ? Тэр нь ямар галт хэрэг вэ гэхээр штэ. Би сая хотог өндөр сумдаа очиод төгсчүүлээ баярлуулаад зогсож байхдаа яг хүүхэд насанд хүрэж өгдөг галт хэрэг нь суусан байхгүй. Төгсчүүлтэй болцож байгаа тий. Яг ингээд 200 300-аа төгсчөө сууж исэн. Яг л миний эмээ миний өвөнөр ирээ суудсан байгаа юм шиг. Тэгэл тэр наадмын талбай дээр чи эмээтэйгээ багтаа суглаа суулж исэн, дааг унж исэн. Бүх дурсамж. Хүүхдийн барилдаанд барилдаж исэн. Тэр бүх дурсамж сэргэж байгаа байхгүй. Харахад л энэ том битээ боловч 10 жир байгаад идэг боловч яг тэр тайсан дээр өгчүүлийг харахад хүүхэд байгаад идэг. Тэгэхээр хүүхэд насанд хүргэж өгдөг галт хэрэг бол яг ийм хүний өссөн төрсөн нутаг баг хүүхэд насаа өнгөрөөсөн тэр дов дош тэр малын бэлчээр тэр эмээ өвгийнхээ зургийг харах эмээ өвгийнхээ найз өхчүүдтэй уулзах тэгэхээр яг тэр талбай дээр тайзаа засаад тийш хараад дуулж хахад тэнд нөгөө нэг миний 6 настай эмээдээ бэлэг авч өгж ганди юмуд дуулж исэн соёлын төвчин тэнд харагдаж байгаа. Харагдаж байна. Анхны одоо тэгэл битүү уйлал галт хэрэг нь суусан. Ирмээргүй санагдаж байгаа юм чинь. Хоёр хочмоор санагдаад. Манай багийнхан өнөө шөндө хот руу буцахгүй бол маргааш одоо хотод ийм юм ажилтаа гэл намайг. Осон нүдлэл ирсэн шүү дээ. Одоо тэг нь ер нь тийм шүү. Хүүхэд насанд хүрж өгдөг галт хэрэг гэж хаа бай. Байдаг юм байл. Чамаа хэлсэн чи байдаг юм. Одоо энэ арслантай гүүрэн дээгүүр ингээ явахаар оюутан цагт хүргэж өгдөг галт хэрэг нь суудаг байхгүй. Яг үнэ. Дорсон чичил суусч шүү дээ. Тинчээш нөгөө нэг таксинаас цухтааж исэн. Гуанзнаас соол хуушроод харээж явсан. Магнаахын юм байдаг гэсэн. Магнаа нэг гомц явахтаа идсэн байсан гэдэг. Гүйж явахтаа хүнээ цухтааж явахтаа хоёр тэгэхээр ч нэг тэр хүний нутаг
тэр юу гэдэг бол өнгөрүүлсэн он цаг юу бага насны төвд дурсамж гэдэг бол хаа яалтчгүй бол одоо хүний бүр ямар ч настай хүн бага насаа л дурсдаг. Яг Ямар ч настай өгшөө хүн өвөө эмээ нутаг орнол дурсан сууж идэг шүү дээ. Тэгэхээр хүний энэ амьдрал доторх энэ өнгөрүүлсэн он цаг хугацаа хэдий урт боловч хамгийн анхны өссөн төрсөн эхлэл нь энэ дотор нь бүх насаараа тэгж хадгалаастай явдаг. Галт тэрэг нь энэ дотроо л байж идэг. Галт тэрэг нь байдаг юм байна. Амьдралч баян юм да. Гэгэхэн хайрыг бэлгэлсэн хань миндэ гэрэлтэй ирээдүйд тэмүүлсэн үрс миндэ алтан нарны доор талархан химээр амьдрал яасан бүхнийг дуулмаараа Бүгд насанд хүргэж галт тэрэг байдаг бол би тэнд очино энд очино гэж хүн ярьдаг. Ерөөсөө тэг одоо би өөрөө ч гэсэн ингээд бодоход одоо ингээд зундаа ч юм уу нэг одоо сомруугаа яваал ингээд багтаа нэг хон хариулж ийсэн адуу маланд явж ийсэн. Бүхэл юм ингээл тий. өчтөр мэд харагдаж байгаа шүү дээ. Тэгэл хөгсчүүлтэй ингээл яг одоо аав ээжийнхээ үеийг хөгсч одоо ч барагдлаа л да. Тэгэл тийм хөгсчүүлтэй ингээд таарахад бол нэрэл өстой хүүхэд. Яг хамаа хүүхэд байгаад юм байсан да гэдэг. Тэр хөгсчүүд хүргэж өгöd юм байна. Тэр дурсамжууд хүргэж өгöd юм байна л да. Тэгээд нэг арга хэмжээ дуусаад хөгсчүүлтэйгээ нэг клуб рүүгээ орж нэг хоол унд идэж 30 хором саатаад. Тэгсэн чил одоо миний мэдэхгүй юмнуудыг надад ярьж өгч байгаа юм. Миний хүү ийм хөвгт байсан шүү чи үсий чи ингээд сойр сүлжээд ингээд самдсан хоршооны бойтог таарахгүй эмээ чинь ийм арьс нэмж ойж таардаг байсан. Хоол ойлчиж ойлгохгүй ингээд сууж идэг тийм хөвгт байсан гэл ингээд намайг бүр юм өлгийтэйгөөс ингээд бүр хөвгт бүр тийм төрсөн цагаас хойш бүгдийг нь ярьж өгч байгаа юм чи. Тэгэхээр яалтчгүй л тэр утаг орон тэр эмгэг төгсөд бол үнэхээр тийм агуу хүмүүс байдаг юм лээ. Утгийн хөгсчүүл гэдэг нь сайх. Ер нь бол одоо ахын чамд ингээд хэлэхэд бол ер нь бол ингээд одоо ганц удаа биш. Ер нь бол нэг юм нэг арга хэмжээг жилдээ нэг хөгсчүүл барьж удаад байхад бас гоё боён да. Тий, сайхан боён болно. Өө нэг 10 хүүчээ ирлээ гэдэг. Тий. 10 тэгээ хөгсчүүлдэ нэг амлалт өгсөн бас. Тий. Одоо энэ тоглолтынхоо хүрээнд бас нэг ч гэсэн нэг тодорхой хэмжээний нэг юм өөрхөн орлого олох болоо гэж бодож байгаа. Оолно шүү дээ. Тэгээд тэрнгээрээ би тэр анх 6 настай байхдаа дуулсан соёлын төвөө өнтийнхөө хөгсчүүл сайхан тогтчуулаад өгье гэж боддог. Настангууд нэг сайхан амралтаа өгцөө. Оо ямар гоё. Тий, тэгээ сайхан ягаад тэгэхээр манай утаг өндөрч сум багийн төв мөртлөө сум шиг том баг واخгүй. Ямар ч сумын төвийн соёлын төвөөс дутгааргүй том шүү дээ. Бид нар зөндөө соёлын төвтэй. Ягаад манай үеийн дуучид ах эгчнэр ингээ 21 аймаг тойрол юм аялан тоглолт хийхдээ өнтдөр тоглож болохгүй гэж. Биш шүү дээ. Өнтөө иргэд ягаад тэр хөлөвтэй энэ гоё тоглолтыг үзэж болохгүй. Заавал ягаад аймгийн төв рүү эсвэл сумын төв рүү тавих хэрэгтэй. Савн байхад чи тэнд нэг хоёр хөгжим тавиад нэг хэд хүн суудаг сандал тавиад цаахан дулаахан болгоод дулаалаад өгчөд манай дуучид очоод тоглоход тэр хөгжүүл орж ирэл үзэх байхгүй. Үзэн шүү дээ. Хөгжим техник тийм юмны дутагдaltaагаас болоод манай уран бүтээлчдийг алгасаал явдаг. За Монгол мөр монголоор байгаасай гэдэг энэ сайхан тоглолт одоо буянтай тоглолт болгож байгаа байна. Одоо тий гоё шүү дээ. Тэг өөрөө яг нөгөө би эмээ өвөөгөө ачилж чадаагүй хүүхдэрээ алдсан учраас байсан бол гэдэг надад нэг тийм
эмзэглэл их олон жил явсан л да. Юугээ мэдхэвдээ. Эргэл жил явсан болохоос Тэгээд тий. одоо байсан бол би имэдэ яас их дуулж өгөх байсан бол би имэдэ ямар их дийл өгж өгөх байсан, оюулж өгөх байсан тий. Торгоны дэдэг өмсөх байлаа. Тэгээд дааж надад одоо эмээ өвөө маань дэргэд алга. Гэхдээ надад эмээ өвөөс маань дутхааргүй тийм сайхан нутгийн өгшчүүд буурлууд Олон эмээ өвөнөр байж байх. чинь. Тэгээд тэр харамсал тэр дотор тэгдээл явдаг байсан тэр жоохон готрол гунигаа дүүн жоохон нэмгэлээд нутгийнхаа өгшчүүдийг баярлуулад ирсэн. Тэгсэн бас сэтгэл дотор бас их сайхан онгоосон. Онгойл байх гэж бод. Одоо энэ юуныхаа үр дүнг үзээд хамгийн түрүүнд нутгийнхаа тэр соёлын төвийг засчаад араас нь дахиад нэг тоглолтоо хийгээд өгөхөд бас нэг сайхан чөлөөлөгдөх байх гэж бодоод Чөлөөлөгдөн. Ер нь өөрийгөө чөлөөлж байгаа юм байна. Одоо бол яг ямар ч хэлсэн тэр олон эмээ өвөнөртэй болоод тийм тэр ч одоо үгүй эмээний хөөрлээ. Аливаа хүн шиг хэлээ. тий. Тэгээ соёлын төвд Чи нэг өмдөндөө тэгж нэг баажж үлээ. Тэгэл ингээ бүгдийг нь ярьж өгч байгаа чи. тэгэж дэлгэрсэн чинь нэг ичид зоохгүй ярина шүү. Энэ нэг 4-5 настай байсан да хамуураад гэл хэлж байгаа шүү. Ерөөсөө. Тэгээд эмээн тэгээд өвөө Тэгээд тэгээд ингээд нэг тим авцар тослоод ингээд яагаад гээл те. Гардын имлэг хэрэг шүү дээ. Одоо намайг жоохон байхад төлөгдөж яхад би ч одоо нэлээд сайн төлөгдөж исэн хүн шүү дээ. Тэгэд одоо халуун өхрийн бас авчраал хав гал наатчихсан гэж байна. Тий, тэгээ эмээ чинь бас угаас ёо сая ярьсч Ямар ч сориггүй шүү дээ одоо тэгээд. сонирн болоод огшчих чаа. Тэр Тий. Эмээ наваг тэгдэг байсан шүү дээ. Өглөө 6 цагт туглаа эвлэгчээд юм өхрийн халуун чацхан дээр ингээд зогсоод хөлнөцгөн өглөө хөлнөцгөн энэ төр гаргадаг байсан шүү дээ. Тэгээ одоо бас тэрнгээр нь болоод тэгдэг юм уу? Ер нь бол энэ ханиад шухтнаа нэг яахгүй шүү. Гайгүй. хөл нүцгэнгүйлгэн халуун өхрийн баасан дээр гიშгүүлэн тий. Тэгээ өхрийн баас яг одоо ингээд төрхснийхэн дараа ингээд хатна. Хатаад өөрөө хогорсоор цав цэв цэвэр хайрсаа. Харин ч цэв цэвэр хайрс гарч ирдэг байхгүй. Тэгж одоо бас тийм төлөнхийг тэгж байсан одоо сандарсан хүний л арга байсан юм уу. Гэхдээ ямар ч байсан надад бол тэгж ийсэн юм уу зойлгийг гом пишн тохоод унтсан 20 модж явж ээж гэсэн байхгүй. Тэгэл одоо тэгж ийсэн тэгээ хатаадсан тэгэл тухайн үед одоо тэр янз янзын хэрэглэх юм ховор байсан тэгэл ардын уламжлал байсан юм уу тэгэл гайгүй болчихсон юм да. Та ойрд хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг нь суу. Би ч одоо энэ зүүн галт тэрэгэнд сая нэг манай аав ч одоо 94 настай ээж одоо 91 настай хоёр өгш ахны айлын автхуу хүү шүү дээ. Тэгээ аав жирэг аваад нутгаар явлаа. Бууцсан дээр нь очиж мөргүүллээ. Одоо бууцсан дээр нь очиж мөргөнөөл миний мортой хононд явж исэн. Юунд явжсэн, адуунд явжсэн. Яг л тэр шүү дээ. Тэгэл өөрийнхөө нөгөө нэг жижиг хатан дээрээ гараа суухаар л галтэр үсттэй. Тэг шүү дээ. Тэр галтэр гэж суулчаад ирдэ шүү дээ. Тэгээ сайхан нэг хөхөртэй харигнаас жуугаад ирэхээр тэгэл галт тэргэндээ суухаал. Тий. Дэмби Хаач бүр аав ээжтэйгээ хамт суудсан ба шүү дээ. Хамт суусан. Аав ээжтэйгээ одоо хамт суугаад явж идэв шүү дээ. Сайхан шүү. Тэгээ хүн ер нь ахаа юм өссөн төрсөн нутагтаа зориод очиход тосоод авдаг ах дүүстэй. Эргээд буцахад үдээд гаргаад өгдөг найз нөхдөдтэй. Нет. Нэг би чинь тэр нутгийнх шүү дээ. Ингээд яриад сууж идэг сайхан нутагтаа сумтаа багийн төвтэй байх чинь ямар их ад жаргал байдаг юм бэ гэж би сая бас мэдчихвээ. Урд нь бол ахаа ингээд шал өөр. Урд нь бол ингээд нутагтаа хараад ирлээ гээл нэг жоох залуу байхад тэ нөө хоньны махтаа 20 литр аригтай орж ирэл. Тэгэл байж идэг байсан. Ерөөсөө тэр ганцаарахгүй очоод айраг цагаад хонио авсан бол болоо гэж санаа. Ер нь бол шал өөр зүйл байдаг юм байна хаа. Тэ? Нас ахих тусам. Нас ахих тусам тэр галт тэрэг чинь их хөвчөлтэй зүг байсан болохоор манай найзууд тэгдэж ш нь. Энэ их тийм юутай гээд. Их настай хүн шиг юм байна. Тэгтээ хариуцлыг хараад байхад их тийм тохны ер нь нэг тийм яарын юмруу дөрөх гэж босхооргүй тийм войлтой юм шиг харагдаж байна. Ер нь тийм манай дууч уран бүтээлч тэгдгийг залхуу уран бүтээлч гэж намайг. Дүүн одоо жилдээ нэг юм уу хоёр удаа л 2 тооны уран бүтээл гаргаж чанартай. Гэтэ нэг ч юм уу за ихтэй л 2. Юмны тоог үүсгэж байгаа юм шиг ахаа ингээл тийш зум хийгээл нэг үйлдвэр
ажилласан юм шиг те. Яг үнэ. Тэгвэл ер нь ингээд тоондоо биш чанартай гэж дүн боддог. Яг үнэ. Одоо Тийм шүү дээ. сүүлийн үед ч одоо манай нийтийн дууны салбарт бас ханс нэг үзэгдээд байгаа юмнууд, нэмзэглүүлчтэй юмнууд нь дууныхаа үг мөхийнхаа нэг тийм анзаарахгүй яагаад вэ? Сонсголонтой биш шүү. Гаргаад байгаа юм шиг санагдаад байна. Сонсохгүй гэдэг шиг. Хүнжлөө хөдлөгөж хүүтэй болъё. Хөлбөрсөн юу лээ нэг тийм тий. Тэр яг хөө ингээд нэг 14 хоноо л нэг сар болоод үний чихнээс арчигдчихээн. Нэг гоё юмсэг биш үү? Тий одоо Чигэд ирэхгүй гэсэн үг тий. тий. Тэгээд миний хувьд бол эсрэг байдаг байхгүй. 10 жилийн дууг 20 жилийн дараа хүн дуулаасаа. Гоё домог болж үлдээсэ, түүх болж үлдээсэ. Одоо ингээд эрт хуучны сайхан дуунуудыг сэргээж дууллаа гэж тэгээд идэг шүү дээ. Тий. Тэр одоо яг сэргээж дуулаад байгаа ч юу дуулаад байна уу? Яг зүгээр хүний уран бүтээлийг давтаж дуулаад байна уу гэдэг бас нэршил дээр нь ч гэсэн бодмоор л байгаа. Ер нь бол тий сэргээхэн зөв. Өмнөх хүн нь одоо нэг тийм сэргээлтгүй юм хийцвэсэн юм шиг тий. Сэргээн дууллаа гэж тий. Одоо чамайг өндөр настай усан аривжиргон туг сэргээж байна гэх юм шүү дээ. Тэрэн дээр бас түүнийх бодож явдгийг. Тэгээд бас манай энэ Монголын нийтийн дууны салбарын чинь бол хамгийн их Монголынхаа үүх түүх, ахуй, соёл, үндэсний хэв шинж, маяг те эдлэл хэрэглүүдийг хамгийн их уран бүтээлтэй тусгаж, шингээж, өвлүүлж, үлгэрлэж явдаг салбарын гэж боддог байхгүй. Тэглэв. Нийтийн дууныхаа салбарын нэг. Тэгэнгүүт тэр дундуур маань бас ганц нэгэн тийм улсуудын үйлдэлүүд нийт салбарыг бас жоохон муухай харагдуулчих гээд байгаа юм шиг надад имзэглэл бас тусдгийг. Одоо ер нь жил төрн одоо ингээд одоо соёл урлагийн сургууль юм уу дуулаачийн одоо ангийг төгсөе яг хэдэн дуучин төгсөж байна. Ер нь багцаагаар 20 гаруй төгсөж байгаа юм болов? 20 гаруй хөгтөө. Тий. Тэгвэл бас гайгүй. Тэгээ одоо манай тэр чинь эстрад одоо дуур опера анги, тий. ардын дууны анги, уртын дууны анги гэж дотроо дандаа яг нийлэхэд одоо нийтийн дуу 70-80 орчим байна уу? 70-80 байна тий. Одоо манай яг кино урлагийн одоо соёл урлагийн суулын одоо жүжигчний ангиар бол одоо маш олон хөгт төгсөж байна. Тэгэл тэр дундаас ч хахаа ингээд сайхан шигшигдэх юм да. Тоотой идэх нь л ингээд сайхан яг тийм бол бүтээлээ хийж гарч ирж байгаа. Бусд нь яг мэрэгжлийн байгууллагууд руугаа аймаг руугаа эсвэл энэ Улаанбаатарын дагуу тий тэгээ явж байгаа. Улаанбаатар хотод байгаа юм урлагийн байгууллагууд руу орж байгаа. Одоо мөнчгөрөөрөө явж байгаад өөрийнхөө бор зүрхээр явж байгаа улсуудж байна. Тэгээд ер нь ингээд анзаарч байхад сөхөн тооны байгаад байгаа. Тий. Нэг ангиас нэг үндсэн дээр 5 6 хүүхэд бол нэг. Тэгээ хүн харахад одоо хаа ингээл та бол өөрөө мэдчихэж байгаа шүү дээ. Одоо чинь зурагтаар нэг 5 минутын клипнийг залуу хийгээд заслаа гэхэд энэ нэг ийм дуудуулж те гээл өнгөрн. Тэрний ард талд чинь асар их хөрөнгө мөнгө, асар их олон хүний хүч хөдөлмөр тийм шүү дээ. Арын ажлынхаа том бүтээл явж байгаа байхгүй. Ер нь урлагийн салбар бол ах нилээдгүй хөрөнгө санхүүн дээр явдаг л хүй тэглэв. салбар шүү дээ тий. Одоо кино шалгаа байхгүй шүү. Одоо ингээд нэг сайхан шинэ уран бүтээл тоглоод кино театрт сайхан үзгээл пэг дүүр үзэл нэг цаг 40 минут нэг 2 цаг орчим үзэл гарна тэгэл болгон сайлхан сайлал гарна. Сайн байвал бид нар баярлна. Сайн л байгаасаа гэж залбирна тий. Одоо чөлөөт уран бүтээлчд гээд байгаа. Нэг хуваараа альва нэгэн газар хариалагдахгүй уран бүтээлчийг хэлж явах шиг байгаа. Тэг яг очих газар цөөхөн болсон. Одоо тэгэнгүүт энэ 21 аймаг 330 сумд бүгдэнд нь л урлаг соёлын байгууллага байгаа төсвөтэй. Уг нь байгаа шүү дээ. Бүгд тэгэнгүүт жишээ нь Золбот Аравжир хоёр очоод одоо Хөвсгөл аймгийн аль нэг сумд ч юм уу, Баяуулгийн аль нэг сумд ч юм очоод тоглолтоо хийхэд биднээс хувь авдаг. Тэгнь. Болж игэл өндөрхөө авчих гал үзээд. Яг уг нь бол бид нар чинь тэнд очиж тухайн байгууллагын өмнөөс нь очиж тэр нутаг орных нэг урлагаар одоо ингэж үйлчлүүлж юм хийгээд нь шүү дээ. Тий. Нэг сайхан аядуугаар гэж тий нэг орой. Тэгэхэд нөгөө нэг яг төрөөсөө цалингаа авдаг нөгөө хүмүүс нь одоо хаана юу хийгээд явж байгаа. Би энэ дээр бас айгүй шүүмжлэлтэй ханддаг байхгүй.
чөлөө дуран бүтээлчд гэж. Ганц аривжирийн бодол биш л дээ. Энэ бүгд гэж болж. Чөлөө дуран бүтээлчд. Тэгсэн мөртлөө энэ өчнөөл мөнгө гаргаал энд нэг хүнээс нэг 5 цаас гуугаал тэндээс нэг гуугаал тэрийгээрээ нэг уран бүтээлгээл энэ өргөн түмэнд өргөн барьж байгаа. Эцсийн бүлэгт яг юуны төлөө ингэж байгаа. Тэр улсуудад л сайхан дуу сонсгох, тэр хүмүүс сайхан кино үзүүлэх, эзэмсэн мэрэгчлэнийг батлах. нэг ийм уран бүтээлч тий. Одоо өөрсдөө дүгнүүлэх. Тий дүгнүүлэх. Би нэг тэрнээс яг тэр нөгөө нэг төсөв тавиулж явдаг яг нэг юм биднээс төрүүлж хийх ёстой улсууд нэгээд байхгүй байгаад идэхт би бас жоохон имзэглээл хийдэг. Уг нь хийгээд аливаа та нар нэг ороод ингээд тоглоод байгаа ч үл гоё. Бүр ингээд шипи Одоо энэ Монголоор байдаг тоглолтыг бид нар хийх гэж байна. Харамчраа чи тоглоно. Тий. Одоо чиний нэрэмжит. Одоо чи үзэгчд дүнгийн тавиулна. Гэдэг бол одоо сайхан дээ шүү дээ. За ингээ ямар ч гэсэн нэвтрүүлгийн цаг бол нэлээ үргэлжилсэн найруулагч тэмдэж жоохон толгой дохиод өгөх шиг байна. Ингээ дүүтэйг би ингээ айл юм ярих дуртай. Сайхан яриа л юм санагдав. Сүүлдээ халуурнаа ахна. За ингээ нэвтрүүлэг жаргах юм уу дүүгээсээ бас гэр бүлийн одоо эхнэр нь хаана гэж хэдүү хүүхдтэй. Зөв. Би 2 хүүхдтэй. За. Хүү ах 2 та. Бакал тэрхүү 2 байна. Тий манай аргалч гадууч 2 гэж юм. Манай хүү одоо төгсгөнгийн 10 дугаар 12 дугаар ангийн том залуу байна. Зөө. Манай охин бага ангийн сурагч. Бага анги хэдгээр анги? 5 дугаар анги. 5 дугаар анги. Дараагийнх нь хийж гарах юм. Одоо орой төлөвлөд байна. Эхнэр ямар ажил хийсэн? Манай хүн одоо сайхан Нутгийн хүн үү? Улаанбаатарын хүн үү? Гүй манай хүн Сүхбаатарын аймгийн. Оо бас холоос адуу хэрэгүүлсэн шиг гэдэг шиг. За. Одоо хүүхдүүд дундаас бас уурлаг соёл аавын дуурай дуучин болчих гэсэн тийм. Манай охин жоохон ичимхий болохоос хоолойгаа. миний дуунуудыг бүгдийг нь мэднэ. Аа. Тэгээ би тоглоод гисэн чи аавынхаа тоглолтын дээр одоо яах гэж байна. Чамаг гэл энэ хүмүүс яаж оролцох вэ гэж хараад хүлээгээд ах шиг гэсэн чинь улгаан хангаад уулах уу гэж. Тэр чинь хөөргүй биш үү тэгээд өөрөө тэгж хэлсэн бол одоо чи өөрөө асуудалд орлоо шүү дээ. Тэгээ би өөрийг нь дигдгий би охиноо чөлөөтийн дэлхийн аварга болгоно гэдэг. Ер нь бас тэр яс юм уу биений тэр Бүтэц бас нэг өөр байна уу? Бүтэц бол арай өөр. Бас нэг бэр харагдаад байна. Ангида ингээд бөөндө зураг авахлахаар ингээ багшийнхаа хажууд яг нэг юм том хүн сууж байгаа. За тэгвэл булган хангаагаас илүү тэрэн дээр байж магадгүй юм байна. Тэгвэл тэр булган хангаад уулах гэдэг чинь одоо бас одоо үгний монголоор байгаасаа гэдэг тоглолт дээр бол бас орчууд их актер ичимхий. Ичгэн хөрөх шүү дээ. Актер ичимхий. Аавда дуулж өгөх гэсэн юм аа тэгээ охин мань гараад ирлээ. Хоёрхноо ичнэ үү, бойлно үү тэр ирсэн гоё үзэгчдэд гоё халуун байдаг байхгүй. Надад бол одоо би дуулахгүй байгаа бол аавдаа гоё бэлэг байх гэж ирээ дуулахгүй орсон ч гоё. Ер нь бол. Тэгээ би өөхөр бол дахиж энэ хүн нөгөө хүчийг үзээд явчих юм булган хангаа гэдэг дуулуулцгаал. Тэгээ ангийнхаа багш нараас багшаа та манай аав тоглолт үзэх үү гэж асуугаад бас миний реклам хийгээ яваад байна. Сургууль. Өглөө хэдэн билет аваад сургууль руу явсан. Багш нартай авах нь тий. Яах вэ? Хэдэн төлөө аваад тэгээд л. Их тийм хэрсүү тийм хөлт үүдээ. Жоох ичимхий. Болж тэд чинь тэгнэ л дээ. Тий. Бас ажил биш дээ. Бас тохицуулах юм байдаг. За ингээд ярилцлага сайхан мөргөлжиж байна. За ингээд ерөнхийдөө өнөөдрийн нэвтрүүлэг ингээд өндөрлөж байна. За ямар ч байсан одоо урилгыг хүлээн авч хүрэлцэн гэж бас тоглолтын энэ их нүсэр ажлын хийж байгаа цаг зав гаргасан дахин одоо баярлалаа. За бас ингээд манай нэвтрүүлгийн багийнхан манай залбаа хөтлөө сууж байдгийн гэхээр өө тийм ах хөтлөжөөл очноо гэж зарим хүрээд ирдэг байх. Зарим ч ирдгүүл байх л та. Гэтэ хүрээд ирсэн явдал дахин баярлж байна. За тэгээд удахгүй тоглолт болох гэж 14-ний тоглолтын талаараас үүсгэсэн юм дээр бас мэдээлэл өгөхгүй юм. За тэгээд миний Монгол минь монголоороо байгаасаа тоглолтыг одоо бүх Монгол түмнийг хүрэлцэн ирж үзхийг өрн залж байна. Тэгээд нэг өдөр сайхан хэдүүлээ монголоороо омгшиж Монголынхаа үүхтүүх ахуй соёл ёс зан заншлаараа бахархсан тийм уран амьсгалыг мэдрүүлсэн тоглолтод одоо та бүхнийг өрн залж байна. Хүрэлцэн ирээрээ. За баярлалаа. Өрсөн золбоо тахтай их баярлалаа. Баярлалаа. Үгүй бас ингэ дандаа урмын сайхан үгээр тэтгэж
та надад тэр дуустдаггүй амьдрал киноны дууны зураг авч явах их гоё хэлсэн. Энэ дуу их хол давхина ахын дүү. Чиний уран бүтээлүүд хизээж дуусахгүй юм байна гэж. Дуустдаггүй дуу шүү Тий. дээ. Дуустдаггүй амьдрал. Тэр Яг тэр чин дуустдаггүй амьдрал байхгүй. тэр ирүүлээрээс тэр дуу манаас нэлээд хол давхсан. Тийм байх тийм. Ер нь цаад ирвэл утга ирвэл нэг ханыг алсаас хэлсэн биш үү? Тэгсэн. За тэгээ миний дүүгээ уран бүтээл ястай дуустдаггүй амьдрал гэдэг шиг дуустдаггүй сайхан уран бүтээл байх болтугай гэж ахын ирүүлдэг. Тоглолтод одоо их сайхан одоо халуун дүүрэн сайхан тоглолт болох хаа гэдэг байх нь бол итгэж байна. Тэгээ уран бүтээлийн өндөрөөс өндөр амжилтыг хүсье өгөөд өнөөдрийн цэгтэй урлагийн нэвтрүүлгийн ээлж дугаарыг өндөрлүүлье. Баяртай үзэгчдээ. Баяр та.